За баярлалаа. За тэгэхээр улс төр нийгэм эдийн засгийн хувьд бас олон сорилт тулсан энэ цаг үед Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс тулахтай, туршлагатай, за мэдлэг ур чадвартай ийм улс төрчийг Монгол улсын ерөнхий сайд болгохоор ингээд санал оруулж ирж байна. Зандад туршлагатай даргын хувьд бол бүрэн дэмжиж байгаа. Энэ хүний хөгжил хамгийн том яга төсөл байна. Цалинтай ээж хөтөлбөр, хүүхдийн мөнгө халамж бишээ гэдэг дээр таны энэ гишүүдийн асуултанд хариулж байгаа хариулттай бүрэн санал нийлж энэ чиглэлийн бодлогыг дэмжиж байна. Надад асуух 3 асуулт байна. Бид нар хүний хөгжлийн асуудлыг авч хэлцдэг мөртлөө яг бодит байдал дээр хэрэгжүүлэх тал дээр дөрвтэй алхмууд хийж чадахгүй байгаа гэж харагдаж байгаа. Өнөөдөр байгаа хүнээ хөгжүүлэх асуудлаас гадна Монгол улсын хүн ам зүйн бодлогын асуудлыг яах ёстой юм бэ? Та энэ дээр ямар бодлого барих вэ? Хүн амын өсөлт жил ирэх тусам буурч байна. Ялангуяа орон нутагт хөнгөө боллоо. Хүн амын тоо орон нутагт жил тутамдаа 2-оос 10 саяар улсын дунджаар буурч. Тэгэхээр төрөлтийг дэмжих, насварлтыг бууруулах, шилжит хөдөлгөөний хэвийн нөхцөлд хүргэх, нөгөө талаар энэ цус орчлтын асуудал, Монгол хүний удмын сангийн гений асуудлыг шийдэх тал дээр та ямар бодлого гарч ажиллах вэ? За хоёрдугаарт нь Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал бас тийм амар биш байна. Өнөөдөр бид нар уул уурхай салбарын үндсэндээ 2 бүтээгдэхүүн дээр манай эдийн засаг хамаарч байна. Зэсийн үн, нүүрсний үн хэлбэлцэхэд бид сандралд ордог. Өнөөдөр нүүрсний үн унсан Монгол улсын төсөв ямар хэмжээнд байгааг хүн болгон одоо бас хэлүүлдэг мэдж байгаа. Эдийн засгийг солонгоруулах тал дээр ажилтны дөржилтийн дэмжлэгийг, бодлогыг дэмжиж ажиллана гэж та ярьж байна. Би бол энэ дээр уул уурхай одоо эрдэс байлгийн яам, эрдэс байлдаг ажилтны эрдэс байлгийн яам, сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамны уялдаа холбоо маш сайн зангидагдчихэж нэг яам шиг уялдаж ээж энэ ажил явах ёстой болов уу гэж ингэж харддаг. Тэгэхээр энэ уул уурхай салбараас орж ирж байгаа баялагийг үндэсний баялагын сангаараа дамжуулаад сан хэлбэрт нь оруулах, данс хэлбэрээр биш. Энэ санг эдийн засгийн эргэлтэнд оруулж амьлуулах тал дээр та ямар бодлого барих вэ? Уул уурхай салбар өнөөдөр бодлогогүй болчихсон. Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиар минутаа нэмчихв дарга 1 минут авч. Хүрээний агшин нэмж 1 минут өгье. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбоотой эрдэс байлгийн талаар төрөөс баримтлах бодлогыг 2022 онд хүчингүй болгосон. За энэ хуулиар 8 хөгжлийн хөтөлбөрийг гаргаж засгийн газар хэрэгжүүлж ажиллах ёстой. За гэтэл энэ дотор уул уурхай эрдэс байлгийн ажилтны дөржилтийн салбарын ямар ч хөтөлбөр бодлого байхгүй болж байгаа. Тэм учраас энэ талаар таны бодол ямар байгаа вэ гэдгийг асууя. За мөн төсвийн тодголын асуудал та бас яригдж байна. Хэрвээ ерөнхий сайдаар томилогдлоо гэхэд тодголын асуудлыг оруулна гэж ярьж байна. Тодгол дээр миний санаа зовоодаг нэг асуудал бол би өмнө нь ч бас энэ төсөв ярьж байхад бас энэ асуудлыг хэлж ирсэн. Энэ хөрөнгө оруулалтын ажлууд цаг хугацаа сунжраад магадлалаар үнэ нь өсдөг. Энэ дээр та хасах тодгол хийх талаар тодорхой алхмуудыг үе шаттайгаар хийж чадах уу? Энэ 3 хөгжлийн төвтэй холбоотой асуудлыг ямар төвшөнд одоо авч үзэх ёстой гэж үздэг юм бэ? Гэсэн ийм 3 асуулт байна. За зандаштар дарга. Зандаштар дарга хариулъя. За өрн тавьчны асуултанд хариулъя. За 2024 оны байдлаар Монгол улсын хүн амын өсөлт 1.1% төрсөн нь бол хүн амын өсөлтийн түвшин шилжилтийн жилүүдийн буюу 90-аас 2000 оны үеийн энэ түвшинд хүрч буурсан. Энэ бол нөхөн үржихэн насны эмэгтэйчүүд амьдралынхаа туршид хэдэн хүүхэдтэй болох магадлалыг тооцдог нийлбэр коэффициентийн дүнгээр тооцвол 2.5% гэдэг бол сүүлийн 20 жилийн хамгийн бага зүйлэлт. Ийм учраас энэ төрөлтийг дэмжих, хүн амын өсөлтийг хангах бодлогод онцгой анхаарах зайлшгүй шаардлага болж байна. Энэ бол цэцэрлэг сургуулийн хүртээмжээс эхлээд нийгмийн халамжийн бодлого, орон сууцчлалт, татврын зохис бодлогоор шийдэж байгаа шийдэх ёстой юм хандлага.
хэрвээ нэгэнт ингэж зохис бодлого хэрэгжүүлэхгүй бол төрөлтийг нэгэнт алдчих юм бол нэгэнт буурсан тохиолдолд эргэж өсөх магадлал нь маш бага гэдгийг Япон, Солонгос, Хятад гээд Азийн орнуудын жишээ харуулж байгаа. Тийм учраас Монгол улс шиг ийм уудам нутагтай цөөн хүн амтай улсын хувьд хүн амынхаа өсөлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирдэг бодлого бол зөвхөн алдар тхийн одон тэтгэмжээр хязгаарлагдах биш, хүн амын төрөлтийг дэмжих, өсөлт хөгжлийг хүний хөгжлөө дэмжих юм зохис бодлого хэрэгжүүлэхийг заашгүй шаардсан үе гэдэгтээ бол одоо санал нэг байна. За уул уурхайн баялаг үндэсний баялагын сангийн хувьд бол ер нь үндсэн баялагын сангийн хуулийн концепц бол зөвхөн хадгалаад байх бол ер нь ирээдүйн сан гэдэг агуулга юу юм бэ? Манайх нэг юм зөрүүтэй ойлголт баялагын сан дээр байдаг. Яагаад баялаг болж байгаа юм бэ? Sovereign Wealth Fund гэж яагаад нэрлэж байгаа юм бэ гэдэг маань газар дор ингээд өсч үржихгүй байгаа гişний хүнтэй ч гэсэн баялагыг газар дээр гаргаад мөнгө болгоод энэ байн хөрөнгө оруулалт хийгээд үр төлөв өгөөж өгчээвэл итгэл баяны хэлдгээр нэгээр цохор зоосыг ч гэсэн сэгсэрч бай өр төлөө өгд юм а гэдэг чиг сэгсэрчээвэл Норвегийн сан чинь өөрөөсөө үржээд Apple одоо хөрөнгө оруулалт хувьцааны өрөө өгөөж өөрөө одоо сүүлийн 5 жил ихэл бараг 2 төгсөөд ингээд өсч үржүүлээд тэгээд тэрнээ ирээдүйн усандаа өгöd байгаа нь бол энэ хоримтлын сан өсч үрждэг юм сан байх хөрөнгө оруулалтын сан байх энэ агуулга нь. За одоо бол яг манайх бас энэ нийгмийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад тодорхой хэсгийг нь зарцуулж явах хэрэгтэй. Орон сууцсандаа байна уу? Нэг орон сууцчдын банк болгоод эргэлдүүлж баялагын сан хэлбэрээ хөгжүүлэх нэг юм хөлбөр байна. Тэгвэл үл хөрөнгийн барьцаагаар өөрөө өсч байна. Үл хөрөнгийн үн одоо ганцхан 2 жилийн дотор 14.6 өссөн байна. Нөөрөө бас капитал assets энэ менежментийг хэрэгжүүлдэг юм уруухан одоо менежмент бол хэрэглэхгүй бол зүгээр ингээд мөнгө дансан татгалаад төрийн дансан татгалаад байгаа бол үндэсний баялагын сан биш ээ. Энэ та өөрөө санхүүч хүн учраас таны харж байгаа өнцөг одоо санал нэг байна. Ийм учраас энийг бол тусгай менежментийн баг томилж одоо яг хадгалал доллараар хадгалаад болж байгаа. Тэгвэл доллар ч өөрөө depreciation буюу одоо алтны үн өсөж байгаа ч өөрөө актив үн өсөд цаасан мөнгө доллар валют ч гэсэн үнэгүй одоо 100 жилеттэй харьцуулах юм бол алтны үнэтэй харьцуулах юм бол бүгд тодорхой болно шүү дээ. Ийм учраас алтан баталгааг болсон ч гэсэн энэ дижитал currency гэдэг захин мөнгөч бий болж байна. Энэ үед сангийн менежментийг цоошин утгаар нь харахгүй зүгээр баялагын сангийн үндсэн агуулга Норвегийн сан дээр энэ юм шүү. Тэгэхгүй зүгээр дансан доллар хэлбэрээр хадгалснараа энийг өв хөрөнгөлөл бий болгоод байна гэж үзэхгүй. За төсвийн тодтголын хувьд бол 7 хоногт 7 хоногт оруулж ирэхээр төлөвлөж байна. Тийм учраас энэ чиглэлээр ядуурлын түвшин 27.1 куб бас одоо 2025 онд энэ Дэлхийн банктай хамтарч ядуурлын түвшнээс судалгаа тооцох ёстой. Энэ За өрөнтэй гişэ нэмж 1 минут. За сүүлийн асуултан дээр бас минут нь хүрсэнгүй шиг байна. Тэгэхээр би энэ төсвийн тодтголтой холбоотой асуудал дээр зарчмын байр суурьаа бас дахин илэрхийлье гэж бодоод байна. Ер нь бол бид нар өнөөдөр төсвийн урсгал зардлыг хасаад 5-3 цаасны томилтын мөнгө, 5-3 цаасныхаа тавилга төгслийн мөнгө гэдэг ингээд наана хуран өмсөө хуугалж ядчихад цаана нь энэ төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудын үнийн өсөлт ямарч хяналтгүй яваад байгаа шүү. Магадлал хийгдэж орж ирж байгаа. 3 хөгжлийн төвөр 2 жилийн дотор 90 тэрбумын ажил 60 тэрбумын өсөлт нэмэгдэж 150 тэрбум болж байгаа. Ийм олон жишээ кейс энэ хөрөнгө оруулалтын ажлуудад бий. Тийм учраас энэ барилга хөгжлийн төв, зам тээврийн үндэсний төв, эрчим хүчний үндэсний төвийн энэ магадлал хийгээд байгаа асуудлууд дээр засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээ авах ёстой шүү гэдгийг хэлэх гэсэн. За өрөнтэй гişүн баг санал хэллээ те. Магадлал хийж хариулах уу? За тэгээ. За занзаач тэр дараа хариулъя. Төсвийн тодтголтой холбоотойгоор. За төсвийн тодтголтой холбоотойгоор ер нь энэ норм стандартыг шинжлэх, үүнтэй уялдаа холбоотойгоор энэ барилгын хөгжлийн төвөөс хийж байгаа төсвийн үнэлгээ, энэ магадлалын зардал өсөж байгаа юмнууд бол наривчлсан хян шалгалт хийх шаардлагатай гэдэгтээ санал нэг байна. Тодорхой кейсүүд байвал 150 тэрнтер болсон тэр саналуудыг бидэнд ирүүлэхийг хүсэж байна. Одоо шаардлагатай бол хуулинд өөрчлөлт оруулах
хяншилгах энэ ер нь энэ төсөв зардлыг авчаад нэмэгдүүлдэг явдлын цаана бол асар том авилга хулгай нуугдж болцчихгүй гэсэн ийм боломжл байгааг ойлголоо. Энэ талаар онцгой анхаарал хандуулж ажиллах болно. За